Та дэлхийн хамгийн алдартай логонуудын нэг болох Санжар гаригийн бөгжтэй энэ бөмбөрцөг тэмдгийг харж байсан уу? Идүгээ дэлхийн өнцөг булан бүрт харагдах болсон энэ тэмдэг бол зүгээр нэгэн гоёл чимэглэл гэхээс илүүтэйгээр загварын ертөнцийн түүхэн дэх хамгийн том бослого, эсэргүүцлийн илэрхийлэл юм. Vivienne Westwood бол зөвхөн хувцас хунар загварчилдаг жирийн нэгэн дизайнер байсангүй. Тэрээр хуучинсаг нийгмийн дүрмүүдийг орвонгоор нэвдэж чадсан эмэгтэй юм. Тэрээр нийгмийн тогтолцоог тууштай шүүмжилж, панк хөдөлгөөнийг дэлхийд даяар түгээсэн жинхэнэ түүчээ байлаа. Түүний бүтээлийг өмссөн хүмүүсийн дунд Madonna, Lady Gaga, Dua Lipa хүртэл бий. Түүнчлэн алдартай жүжигчин Sarah Jessica Parker хүртэл түүний загвараар гойж байсан удаатай. Гэхдээ тэр яаж дэлхийн хамгийн нөлөө бүхий дизайнеруудын нэг болж чадсан юм бол? Өнөөдөр бид загварын ертөнцийн босогч хатан Vivienne Westwood-ийн гайхалтай түүхийг хүргэх болно. Сувгтаа subscribe дараад бэлэн болсон бол бичлэгээ алгасалгүй дуустал нь үзээрэй. Vivienne Westwood 1941 оны 4-р сарын 8-нд Английн Derbyshire мужийн нэгэн жижиг тосгонд төржээ. Түүний эцэг эх нь чинээлэг хүмүүс биш, жирийн л үйлдвэрийн ажилчид байсан гэдэг. Түүний багнаас дэлхийн 2-р дайны хүнд хэцүү, маш даруухан цаг үед өнгөрсөн байдаг. Тэрээр багасаа л уран сэтгэмж сайтай, гар урлалд маш их сонирхолтой хүүхэд байж. Залуу наснда тэрээр багшийн сургуульд суралцаж, бага сургуулийн багшийн мэргэжил эзэмшсэн. Тэрээр олон жилийн турш хүүхдүүдэд хичээл зааж, эгэл жирийн амьдралаар амьдарч байлаа. Хичээлийнхэн хажуугаар тэрээр өөрийн гараар үнэт идэл, гоёл чимэглэл урлаж, түүнийгээ зах дээр зарж нэмэлт орлого хүртэл олдог байв. Тэрээр хүүхдүүдэд хичээл заахаас гадна өөрийнхөө өмсөх хувцсыг дандаа өөрөө ойдог байсан гэдэг. Тэр бүхэл анхны нөхөр Derek Westwoodтэй гэрлэхдээ хурмын даашин цаг хүртэл өөрийн гараар ойж өмссөн гэдэг. Тэр үед хинж энэ жирийн багш эмэгтэйг ирээдүйд загварын түүхийг өөрчилнө гэж төсөөлөөгүй бизээ. Түүний амьдрал нэгэн хэвэн үргэлжилж байсан бөгөөд тэрээр багшийн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байв. Гэвч 1960-аад оны сүүлээр түүний амьдралд Malcolm McLaren орж ирсэн нь бүхнийг орвонгоор нь өөрчилсөн юм. Malcolm бол урлагийн сургуулийн оюутан, маш тэрслүү үзэл бодолтой нэгэн байлаа. Тэрээр панк рок урсгалын ирээдүйн менежер, алдартай Sex Pistols хамтлагийн үүсгэн байгуулагч байсан юм. Тэдний уулзалт зөвхөн хайр сэтгэлийн холбоо биш байлаа. Энэ уулзалт дэлхийн соёл, загварын ертөнцийг дөргих агуу хувьсгалын эхлэл байсан юм. 1971 онд тэд хамтран Лондон хотын Kings Road гудамжинд нэгэн жижигхэн хувцсны дэлгүүрээ нээсэн. Энэ дэлгүүр нь залуусын цуглардаг гол газар болон хувирчээ. Гэвч энэ жирийн нэгэн хувцсны дэлгүүр байсангүй. Тэнд хүмүүс урагдсан футбол, төмөр гинжин, сүлбүрийн зүй худалдаж авдаг байв. Мөн арьсан хүрэмгээд нийгмийн тогтолцооны эсрэг бослохыг илэрхийлсэн хувцснууд тэнд байлаа. Тэнд урд хожид хэний ч харж байгаагүй этгээд хачин хувцснуудыг зардаг байсан гэдэг. Энэ дэлгүүрийн нэр нь тэдний үзэл бодлыг дагаад байнгын өөрчлөгддөг байж. Анх Let It Rock нэртэй байсан бол дараа нь Too Fast to Live, Too Young to Die болж өөрчлөгдсөн байна. Харин тэднээс хамгийн алдартай нийгмийг цочроосон нэр нь ердөө л SEX буюу Sex байлаа. Тухайн үеийн хуучинсаг Англи улсад ийм нэртэй дэлгүүр нээх нь асар том шуугиан тарьсан. Энэ нь соёлын маш том тесрэлт болж чадсан билээ. Vivienne уламжлалт загварын чих хандлагыг үнэхэрийн чин сэтгэлээсээ үзэн яддаг нэгэн байсан. Тэрээр хувцас заавал үзэсгэлэнтэй байх албагүй гэж үздэг. Хувцас бол хүнд хүчтэй мэдэгдэл хийх боломж олгох ёстой гэж тэр үргэлж хэлдэг байв. Түүний энэ тэрслүү загварууд болон хувирч тухайн үеийн залуусыг шууд байлдан дагуулж чадсан гэдэг. Эдгээр хувцснууд нь панк рок хөгжмийн шин дүр төрхийг бүрэн тодорхойлж өгсөн. Мэдээж тухайн үед хуучинсаг хүмүүс түүнийг маш ихээр шөмжилдэг байлаа. Энэ бол загвар биш гэж олон хүн хашгирч байв. Энэ бол зүгээр л галзуурал гэж хэвлэлүүд бичиж байлаа. Гэвч яг тэр галзуурал нь яван явсаар дараа нь дэлхийн түүхэнд хамгийн нөлөө бүхий соёлын хөдөлгөөнүүдийн нэгэн болж хувирсан юм. 1970-аад оны дунд үед гэхэд тэдний удирдсан Sex Pistols нэртэй панк рок хамтлаг дэлхийд дахныг шуугуулж эхлэв. Энэ хамтлаг тухайн үеийн залуусын дуу хоолой болж байсан. Хамтлагийн дүр төрхийг бүтээж тэднийг Vessel Shock болгосон хүн нь мөн л Vivienne Westwood байлаа. Урагдсан футболк, дээгүүр нь хатгсан олон 10 ширхэг сүлбэрийн зүй бүгд түүний санаа байв. Мөн хүнд төмөргинж, этгээд хачин үсний засалт ч түүний тархинаас гарсан юм. Энэ бүхэн бол Vivienne-ийн тархинаас гарсан нийгмийн эсрэг шидэж буй загварын бөмбөг байлаа. Хүмүүс үүнийг хараад
үнэхээр ч ихсэн зэвүүцэж байсан гэдэг. Зарим хуучин сүг хүмүүс тэднийг хараад ухаан алдаж унах-төгтөг байлаа. Жинхэнэ тесрэлт 1977 онд болсон. Тухайн үед Их Британи даяар хатан хаан Элизабетийн хаан ширээнд суусны 25 жилийн ойг нийцгэр тэмдэглэж байх үед Sex Pistols хамтлаг хатан хааныг зад шүүмжилсэн дуу гаргасан байна. Тэр дууг нь God Save the Queen буюу Бурхан хатан хааныг өршөө гэдэг байлаа. Энэ дууны сингл цомгийн нүүр зурган дээр хатан хааны нүд амыг урагдсан цаасаар тагласан. Мөн хамарлуун сүлбээрийн зүг хатгсан байсан бөгөөд үүнийг мөн л Vivian загварчилсан билээ. Үүнээс болж улс орон даяар асар том маргаан эсэргүүцэл өрнсөн гэдэг. Тэднийг радиогоор цацхыг улс даяар хоригилж байлаа. Цагдаа нар хамтлагийн гишүүдийг алхам тутамд нь мөрдөж эхлэв. Гэвч хэтэрхий ороодсон байлаа. Нэг зүйл маш тодорхой болсон нь панк урсгал бол зүгээр нэгэн хөгжмийн төрөл гэхээс илүүтэйгээр энэ бол залуусын дуу хоолой, шин соёл байсан юм. Тэгээд тэрхүү соёлын зүрхэнд дэлхийг өөрийнхөө загвараар удирдах байсан гол хүн нь Vivian Westwood өөрөө байлаа. 1980-ад он гарч панк хөдөлгөөний ирч суларч энэ үед хүмүүс Vivian-ийн карьер ингээд дуслаа гэж бодож байв. Хүмүүс түүнийг зөвхөн тэр үеийнхээ трендтэй хамт үлдэнэ гэж таамаглаж байлаа. Гэвч тэрээр бүгдийнх нь буруу гэдгийг баталж чадсан. Тэрээр загварын ертөнцийг дахин нэг удаа ангаалгасан билээ. Тэрээр зүгээр нэгэн гудамжны бослохоос илүү гүн гүнзгий зүйл рүү өнгөж эхлэв. Vivian Westwood түүх рүү маш нухацтайгаар харах болсон юм. Vivian Британи болон Францын түүхэн хувцснуудаас санаа авч эхэлжээ. Тэрээр тэднийг орчин үеийн өнгө аястай гайхалтай хослуулж чадсан гэдэг. Үүний хамгийн том жишээ бол 18 дугаар зууны үеийн эмэгтэйчүүдийн биеийг барьдаг байсан уламжлалт корсет юм. Тэрээр энэхүү корсетыг цоо шинээр загварчилж харуулсан нь корсетыг эмэгтэй хүний хүч чадал, эрх чөлөөний илэрхийлэл болгон тайзан дээр гаргаж ирж харуулсан юм. Мөн хааны ордны аврах том даашинзуудыг тэрээр өөрчилсөн байдаг. Англи язгууртнуудын дуртай твид болон шот үргэлжин хийтэй давууг тэрээр дахин ашиглаж эхлэв. Vivian эдгээрийг загварын хэв маягтай хослуулан мөн панк хэв маягийг оролцуулан огт өөр соёл бүтээсэн юм. Загварын ертөнц тэр чигтээ гайхширч байлаа. Өмнө нь уламжлалт дүрмийг зүгээр л эвддэг, нураадаг байсан тэрхүү тэрслүү эмэгтэй одоо өндөр загвар буюу high fashion-ы тайзыг бүрэн эзэгнэж эхэлсэн юм. Удалгүй түүний энэ өвөрмөц чадварлаг бүтээлүүдийг Vogue сэтгүүл онцолж эхлэв. Дэлхийн шилдэг сэтгүүлүүд түүний загварын түүхэнд хамгийн суут дизайнеруудын нэг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. Одоо бүгдээрээ түүний амьдралын хамгийн хачирхалтай бөгөөд хөгжилтэй бас сонирхолтой баримтуудыг сонсъё. Энэ баримтууд нь түүнийг ямар зоригтой эмэгтэй байсныг илэрхийлнэ. Vivian Westwood нэгэн удаа Английн ерөнхий сайдтай уулзахаар очихдоо дотор дөмсөөгүй байсан гэдэг. Бүр дэлгэрүүлээд хэлбэл 1992 онд тэрээр Английн хатан хаанаас OBE буюу Британийн эзэнт гүрний одонг авах үеэр энэ явдал болжээ. Тэрээр Buckingham ордны гадна хэвлэлийнхний өмнө зогсож байх үедээ өөрийн урт юбгээ дэрвүүлэн эргэлдэж зураг авахгүйж ясан гэдэг. Яг тэр үед дотор дөмсөөгүй байсан нь папараццийн дуранд маш тодор өрсдөж зурагт үлдсэн bijээ. Энэ зураг маргааш нь Англи даяар асар том шуугиан тарж байж. Хүмүүс түүнийг хараад шоконд орсон гэдэг. Харин хатан хаан Элизабет үүнийг хараад зэмлэхийн оронд маш хөвгчлөлтэйгээр хүлээн авсан гэдэг түүх бий. Тэрээр хизээж бусдын юу гэж бодохоос айдаггүй байсны тод жишээ энэ юм. Өөр нэгэн сонирхолтой баримт гэвэл түүний бүтээсэн алдарт Orb логоны тухай юм. 1980-ад оны дундуур Vivian Британийн язгууртнуудын хэв маягийг судалж байхдаа хааны титмийн гол чимэглэл болох дээрээ загалмаатай алтан бөмбөрцгөөс Orb логоныхон санааг авчээ. Энэхүү бөмбөрцөг нь уламжлалт хааны эрх мэдлийг бэлэгддэг байв. Гэвч тэрээр үүгээр зогссонгүй. Хүүтэйгээ хамт сансар огторгын сэдвтээ сэтгүүл үзэж суухдаа санчир гаригийн цагиргийг олж харан өнөөх хааны бөмбөрцөг дээрээ сансрын цагиргийг нэмж зурсан гэдэг. Энэхүү сууд шийдэл нь брендing үндсэн философи болох уламжлалыг хүндэлнэ. Гэхдээ дүрмээ гівдэнэ гэсэн санааг төгс илэрхийлж чадсан байна. Өөрөөр хэлбэл хааны энэ эрх мэдлийг ирээдүйн хувьсгалтай нэгтгэж чадсан хэрэг. Өнөөдөр энэхүү Orb лого бүхий үнэт эдлэлүүд дэлхийд даяар асар их эрэлттэй байж орчин үеийн загварын ертөнцийн хамгийн хүчирхэг бэлэг тэмдгийн нэг гэдгээ батлан харуулж чадсан. Дараагийн сонирхолтой баримт бол түүний бүтээсэн аврах том өндөр
платформ өсгийтэй гутлууд болон супермодель Naomi Campbell-ийн тухай юм. Vivienne үргэлж хэтэрхий өндөр өсгийтэй гутал бүтээдэг байв. 1993 оны Парис дахь загварын шоуны үеэр Naomi Campbell түүний шоунд оролцжээ. Naomi Vivienne-ий уралсан 30 гаруй сантиметрийн өндөр платформ гутлыг өмсөн тайзан дээр гарч алхсан гэдэг. Тэрээр алхаж байгаа тэнцвэр алдан тайзан дээр шууд унаж. Хэдийгээр модель тайзан дээр унах нь маш том алдаа гэж тооцогддог байсан ч Naomi унсныхан дараа огт сандралгүй маш дур булаам инээмсэглэж чадсан гэдэг. Үзэгчид түүнийг шоолохын оронд бүгд алга ташин ухтсан. Энэхүү уналт нь алдаа биш, харин энэ мөч загварын түгэнд хамгийн алдартай, хамгийн үзэсгэлэнтэй runway момент болон өнхрөн үлдсэн байна. Өөр нэгэн сонирхолтой баримт гэвэл Vivienne Westwood-ийн загваруудыг олон кино, телевизийн алдартай бүтээлд ашиглаж байсан. Үүний хамгийн тод жишээ бол Sex and the City кино. Энэ киноны гол дүрийн бүсгүй Carrie Bradshaw-гийн өмсдөг тэрхүү үлгэрийн мэт аврах том хормын даашинзыг санаж байгаа баг. Тэрхүү тансаг даашинзыг Vivienne Westwood өөрөө загварчилсан. Тэрхүү даашинз дэлгэцээр гарсны дараа дэлхийд даяар маш том шууган тарьж хэдэн мянган эмэгтэй Vivienne-ийн загварын ордон руу залгаж тэд бүгд яг ижил загварын хормын даашинзыг захиалж байсан түүхтэй. Кино урлаг болон pop соёл түүний загварыг үргэлж хамгийн дээдээр үнэлдэг байв. Түүний брэнд өнөөдөр ч залуу үеийнхнийг байлдан дагуулсан хэвээр байна. Dua Lipa, Bella Hadid нар түүний хувцас өмсөх маш дуртай гэж хэд хэдэн ярилцлагандаа дурдсан байдаг. Мөн Miley Cyrus, Harry Styles зэрэг дэлхийн одод түүний хувцсыг байнга өмсдөг. Тэдний ачаар Vivienne Westwood брэнд 2020 оноос хойш Gen Z буюу залуу үеийн дунд дахин хүчтэй тренд болж чадсан. Ялангуяа түүний загварчилсан 3 игний сувдан зүйлт болон чокрууд нь сошиал медиаг одоо ч эзэлсэн хэвээр байна. Gen Z үеийнхний дунд TikTok болон аниме соёл ялангуяа Nana хэмээх алдартай манга, анимегийн дүрүүд нь Vivienne-ийн хувцас болон зүйлт чимэглэлүүдийг дахин маш том тренд болгож чадсан. Орчин үеийн залуус энэхүү зүйлтийг зүүхдээ яг л Vivienne-ийг хүсэж байснаар сонгодог сувдыг панк, гудамжны чөлөөт хэв маягтай хослуулан уламжлалт дүрмийг эвдэж шатаж байна. Энэ брэнд үеэс үед хизээж хуучирдаггүй гэдгийг залуус ийхүү баталж байгаагаас гадна түүний загвар үргэлж залуу хэвээр байж чаддаг сонин шидтэйг ч мөн харуулж байна. Одоо бүгдээрээ Vivienne Westwood-ийн загварын ертөнцид авчирсан өөр нэгэн агуу хувьсгалын тухай ярилцгаая. Тэрээр 1990-ад оны үеийн загварын тайзыг тэр чигтэнд үржилсэн хүн юм. Тухайн үед дэлхийд даяар супер модельүүдийн эрен үе эхлээд байлаа. Kate Moss, Naomi Campbell, Linda Evangelista зэрэг алдартай модельүүд түүний шоуны гол дүрүүд байв. Vivienne тэднийг зүгээр нэгэн хувцас үзүүлдэг амьд хүүхэлтэй байгаасай гэж хүсээгүй юм. Тэрээр модельүүдийг тайзан дээр өөрийнхөөрөө байж, жүжиглэж, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэхийг шаарддаг байлаа. Нэгэн алдартай шоуны үеэр The Queen of Sheba буюу Шебагийн хатан хаан мэд хувцсан Kate Moss тайзан дээр зайрмаг идэж, үзэгчид рүү харан инээмсэглэж алхсан байдаг. Энэ нь тухайн үеийн хуучинсаг, хэтэрхий албан ёсны загварын шоунуудын дунд маш том соёлын шок болсон юм. Үзэгчид түүний шоуг үзэхийн тулд хэдэн сарын өмнөөс очирладаг байжээ. Учир нь Vivienne-ийн шоу бол зүгээр нэг хувцсны танилцуулга гэхээс илүүтэйгэр жинхэнэ театрчлсан тоглолт байсан. Тэрээр тайзныг гэрэлтүүлэг, хөгжим, бүжиг гэд бүх зүйлийг нь өөрөө найруулдаг байв. Загварын шүүмжлэгчид түүний шоу бүрийг урлагийн бүтээл хэмээн алга ташин хүлээж авдаг байлаа. Тэрээр загварын тайзнаас эмэгтэй хүнийг ямар ч хайрцагт баригдалгүй өөрийнхөө дур булаан бөгөөд хүчтэй байж болдгийг харуулсан юм. Түүний бүтээсэн хувцснууд эмэгтэй хүнд өөртөө итгэх асар их итгэлийг бэлэгддэг сонин ид жидтэй байв. Тэрээр миний хувцсыг өмссөн эмэгтэй хүн өөрийгөө хамгийн хүчрхэг нэгэн гэдгийг мэдрэх ёстой гэж байн хэлдэг байлаа. Vivienne Westwood Францын өндөр загварын ертөнцид урагдсан анхны британи дизайнер болсон юм. Парис хот түүнийг маш халуун дотноор хүлээн авсан байдаг. Францчууд түүний тэрслүү мөртлөө маш нарийн мэдрэмжтэй загваруудыг бишрэн шүтэж байв. Тэгвэл энэхүү сууд эмэгтэй хувийн амьдрал, хайр сэтгэлийн түүхэн ч гэсэн загварын ертөнц шигээ сонирхолтой өвөрмөц байсан юм. Malcolm McLaren-аас салсныхаа дараа тэрээр нэг хэсэг ганцаараа амьдарч зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулдаг байв. Гэвч 1980-ад оны сүүлээр Австри улсын Вен хотын хэрэглээний урлагийн академид багшилж байхдаа тэрээр нэгэн залуутай танилцжээ. Тэр залуу бол түүний ангид суралцдаг, өөрөөс нь асар олон дүү Andreas Granthaler гэдэг нэртэй оюутан байлаа.
Андреас залуу уран бүтээлч байсан бөгөөд Вивиений авьяас чадвар зоригтой зонг хараад шууд дурласан гэдэг. Сонирхолтой нь тэдний насны зөрүү бүтэн 25 жил байсан. Энэ явдал тухайн үед нийгэмд маш их шүүмжлэл маргааныг дагуулж байлаа. Хүмүүс тэдний харилцааг удаан үргэлжлэхгүй зүгээр л төр зургийн шохорхол гэж дүгнэж байв. Гэвч тэд 1992 онд албан ёсоор гэрлэж насан эцэс болтлоо. Бүтэн 30 гаруй жилийн турш хамтдаа амьдарсан юм. Андреас зөвхөн түүний нөхөр байсангүй. Тэрээр Вивиений хамгийн дотны туслах, зөвлөх, хамтран зүтгэгчж болж чадсан билээ. Тэд хамтдаа брендийн хамгийн шилдэг цуглуулгуудыг бүтээсэн байдаг. Вивиен нөхрийнх нь тухай ярихдаа тэр бол миний амьдралдаа уулзсан хамгийн авьяаслаг, намайг хамгийн сайн ойлгодог хүн гэж хэлж байв. Андреас түнд шинэ ирчгүүч залуу насны зоримог санаануудыг бэлгэлдэг байжээ. Хожим нь Вивиен брендийн гол шугамыг нөхрийнхөө нэрээр буюу Andreas Krenthaler for Vivienne Westwood гэж өөрчилсөн байдаг. Энэ нь түүний нөхөртөө үзүүлсэн маш том хүндэтгэл, хайрын илэрхийлэл байсан. Тэдний хайр сэтгэл загварын салбарт нас бол зүгээр л тоо гэдгийг батлан харуулсан агуу түүх болон үлдсэн билээ. Үүнээс гадна Vivienne Westwood Британи улсын түүхэнд маш том гавьяа байгуулсан хүн юм. Тэрээр Британийн соёл, загварын салбарыг дэлхийн тавцанд маш өндөрт гаргаж ирж чадсан. Үүнийг нь үнэлсэн Их Британийн хааны гэр бүл түүнд маш том хүндэтгэл үзүүлж байв. 2006 онд хатан хаан Элизабет түүнд Дэйм буюу хүндэт хатагтай гэх хэрэгмийг гартуулсан. Энэ бол Британи улсад эмэгтэй хүнд олгодог хамгийн дээд зэргийн язгууртны хэрэгэм цол юм. Анх хатан хааныг эсэргүүцэж панк дуугаар нийгмийг цочроож байсан тэрслэн охин инхүү хааны ордны хамгийн хүндтэй зочин болсон нь үнэхээр гайхалтай эргэлт байлаа. Шагнал гардуулах ёслолын үеэр хатан хаан түүнтэй маш дотноор ярилцаж түүний авьяас чадварыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн байдаг. Вивиен хэдийгээр язгууртны хэрэгэм авсан ч өөрийн тэрслүү зангаа хизээж гээгээгүй юм. Тэрээр ордны гадна ирэхдээ үргэлж өөрийнхөө итгээд хачин хувцалсаар ирдэг байв. Тэрээр би хэрэгэм авлаа гэд үзэл бодлоо худалдахгүй, би үргэлж босогч хэвээр үлдэнэ гэж хэвлэлүүдэд ярилцлага өгч байжээ. Түүний амьдрал бол тэр чигтээ зөрчилдөөн, тэмцэл, сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байсан юм. Хэдийгээр хөшөрсөн ч залуусаас илүү ирч хүчтэй ажилласаар л байв. Тэрээр насан эцэс болохоос хэдхэн хоногийн өмнө ч өөрийн загварын ордон дээр очиж шин даавуу, шин загваруудыг засаж суудаг байсан байж. Тэрээр амьдралынхаа эцсийн секунд хүртэл загвараар амьсгалж, загварын төлөө зүрхэн цохилж байсан агуу түүчээ билээ. Түүний үлдээсэн энэ их ирчгүүч зориг зүрх өнөөдөр ч дэлхийн олон залуу дизайнеруудад урам зориг өгсөөр байна. Тэгвэл энэхүү сууд дизайнерын бүтээлүүд ямар үнэтэй байдаг гэж бодож байна? Түүний бүтээлүүд маш өндөр үнээр үнэлэгддэг хэвээр байсаар байна. Вивиен зөвхөн хувцснаас халаад үнэт эдлэл, чамин цүнх хүртэл бүтээдэг. Мөн өвөрмөц үнэртэн тэр байтугай гутлын загварууд нь хүртэл маш үнэтэй. Түүний couture ангиллын дахин давтагдшгүй хурмын даашинзнууд нь $10,000-аас $50,000 гаруй долларын үнэтэй байдаг. Харин Холливуудын оддод зориулсан тусгай захиалгад тансаг загварууд нь бүр $100,000 хүртэл үнд хүрдэг байна. Залуусын хамгийн ихээр дурладаг Orb сувдан зөвлтнүүд нь загвараасаа хамаарат $200-аас $1,000 гаруй долларын үнэтэй байдаг. Мөн загвар сонирхогчдын цуглуулгын гол хэсэг болсон арьсан цүнхнүүд нь $500-аас $3,000 орчинд хэлбэлцдэг байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд үнцэнээ хизээж алддаггүй онцлогтой. Нас ахих тусам Вивиен зөвхөн хувцас загварын тайзнаас илүүтэйгээр том салбарт дуу хоолойгоо өргөх болсон юм. Тэрхүү том талбар нь байгаль орчны төлөөх тэмцэл байлаа. Тэрээр дэлхийн дулаарл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай зогсож ирсэн билээ. Тэрээр загварын ертөнд бол байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулагч салбар гэдгийг ч нуулгүйгээр шууд шүмжилдэг байсан. Тэрээр хүмүүсийг чанаргүй хувцас олноор нь үйлдвэрлэдэг. Fast fashion брэндүүдээс татгалзахыг уриалдаг. Түүний хэлсэн хамгийн алдартай ишлэл бол Buy less, choose well, make it last буюу бага худалдаж ав, сайн сонго, удаан хэрэгэл гэсэн үг юм. Мөн тэрээр загвар бол эцэстээ нүцгэн болох тухай юм гэж сонирхолтой хэлсэн байдаг. Хэрв чи сэтгэл төрөлм хувцас өмсвөл чиний амьдрал хамаагүй илүү сонирхолтой болно хэмээн залуус тэр үргэлж зөвлөдөг байв. Тэрээр өөрөө ч тансаг орд харшид амьдрахаас татгалзаж насан эцэс болтлоо Лондонгийн нэгэн жижиг орон сууцнд маш даруухан амьдарсан гэдэг. Тэрээр ажилдаа үргэлж ундаг дугуйгаар явдаг байжээ. Энэ нь түүний үзэл бодолтой ямар үнэнч байсныг гэрчилдэг.
Загварын ертөнцийн босогч хатан Vivienne Westwood 2022 онд 81 наснда тал төгссөн билээ. Түүний үлдээсэн анхуу өв өнөөдөр ч бидний дунд амьд байсаар байна. Vivienne Westwood зөвхөн гоё хувцас зохион бүтээгээгүй. Тэрээр залуучуудад нийгмийн эсрэг эсэргүүцэх, өөрийнхөөрөө байх тэрхүү агуу эрхийг өгсөн билээ. Тэрээр гудамжны панк хөдөлгөөнийг дэлхийн тансаг загварын өндөр түвшинд гарган ирж чадсан хүн юм. Тэрээр хааны ордноос эхлээд гудамжны соёл хүртэлх бүх зүйлийг өөрийнхөө зоригтой алхмуудаар өөрчилж чадсан. Өнөөдөр түүний блогыг харах бүрд бид зөвхөн нэг тансаг зэрэглэлийн брендийг хардаггүй. Бид дүрм эвдэж, хинээж хараад бус, зоригтой амьдрах тэрхүү агуу философиг харж байдаг билээ. За ингээд өнөөдрийн маань видео өгөр өндөрлөж байна. Таны хувьд Vivienne Westwood-ийн ямар бүтээгдэхүүн эсвэл ямар баримтанд нь хамгийн их дурлав? Сэтгэл хэсэгт үзэл бодлоо хуваалцаарай. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк дарж, сувгтаа subscribe хийхээ бүрэн мартаарай. Тэгээд дараагийн дугаараар илүү сонирхолтой түүхээр иргэн уулзцгаая. Түр баяртай.